6 дугаар анги. Арай тэр гэж юм. Хоолой сонсогдсон зүг рүү хартал цагаан үс, цагаан хөмсөг, цагаан сагалтай хөгшин түүн рүү ширтэж байх юм. Шүүфэн тэр настанг тулааны техникийн заалны хамгаалагч байх гэж гадарлав. Тэр 100 гаруй настай харагдахч их хүчрэхэг аура ялгаруулж байлаа. Сануулсанд баярлаа. Гэхдээ надад төлөвлөгөө байгаа. Настантай хүндэтгэлтэй мэдлээд цааш алхан оров. Хятад нэг өнгөрөө сурагч гэд урам нь хугарсан шинжтэй толгоогоо сэгсрэв. Тэр чүүфэн шиг өнгөрөө хэрнээ бүтлгүйтсэн маш олон сурагчид харсан. Сүртэй алдаа гаргаагүй хэдэн алдаагаа засаж чадахч хэцүүхэн алдаа гаргасан сурагчид буруу замаар явж гэрэл тэрэ дүүгээ сүйтгэдэг. Тэгсэн ч ирж байгаа шинэ хүүхдүүдэд энэ настан тэднийг буруу замаар орчихвээ гэд сайн санааны үднэс сануулга өгдөг. Чүүфэн 3 дугаар давхраар хэсүүжлэн таалагдсан номоо аваад настан дээр бүртгүүлэх гэж ирэв. Энэ элбийн алгыг сурах гэж байгаадаа итгэлтэй байна уу? Гэж настан Чүүфэн рүү эргэлзээтэй гэгчин ширтлээ. Ааха. Чүүфэн толгоогоо дохиод инээмсэглэв. Чи энэ техникийн номны зааврыг харсан уу? Гэж настан ахаад асуулаа. Харсан. Гэд Чүүфэн ахаад инээмсэглэв. Тэгсэн ч энийг сонгож байгаа мó? Энэ бол тулааны техникийн заалны хамгийн хэцүү техник. Тэр настан Чүүфэнийг огт ойлгосонгүй. Би энийг л сурмаар байна. Гэд Чүүфэн инээмсэглсээр байсан ч харцсан шийдэмгийн хурц байв. Одоогийн хүүхдүүд хэм хэмжээгээ мэдэхгүй юм та. Гэд настан санаа алдав. Тэгсэн ч тэр Чүүфэнийг бүртгэсэн юм. Техникийн номыг өгсөний дараа ингэж хэлв. Санаж яв. Хэзээ зогсохоо үргэлж мэдэж байгаарай. Чүүфэн зөвлөгөөг нь хүлээж авсан гэснээ элтгэн толгой доглоо. Тэр настан Чүүфэнд эргэлзэж байсан ч Чүүфэн харин түүнийг их хариуцлагатай сайн настан байна гэсэн сэтгэгдэлтэй бодсон юм. Чүүфэнийг дөнгөж эргэж харахад мөрөө илж байгаа нэг л танил хүн зөрөв. Тэр нь Дуан Юушуан байсан ба царай нь ярваасан байлаа. Чүүфэн түүнийг сайн таньдгүй болохоор нэг тоосончгүй. Гэхдээ түүнийг явах гэж байхад хойно байх хүмүүсийн шивнэлдээнийг сонсоод яагаад Дуан Юушуан ярвайсан байсныг ойлгов. Тэр Дуан Юушуан биш үү? Түүнийг аль хэдийн 4-р зэрэглэлийн техник авчихсан гэж бодсон юмсан. Яагаад дахиад техникийн ном авах гэж байгаа юм бол? Эсвэл Ян Тяньюд 4-р зэрэглэлийн техник байгаа юм болов? Чи мэдээгүй мө? Өнгөрсөн шөнийн найран дээр дотоод танхимын настангууд 4-р зэрэглэлийн техникийг өөр хүмүүстэй хамт сурч болохгүй, зөвхөн нэг л хүн сурч болно гэсэн. Настангийн хэлснийг сонссон тэр хоёр хоёулаа сонин царайлчихсан. Тэд шалгалтан дээр төрүүлээгүй, харин өөр хүн тэр 40 догшин араатныг алсан гэдгээ үннээр нь хэлсэн. Тэгэхээр тийм зүйл болжээ. Тэгвэл яагаад тэд анханасаа үннээ хэлээгүй юм? Хэн мэдв? Магадгүй алдартай болохыг хүссэн биз? Тийм л байх. Гэхдээ хэн төрүүлсэн юм бэ? Гадаад танхимд тийм хүчрэхэг хүн байсныг санахгүй юм. 40 догшин араатан бүр 4-р зэрэглэлийн хүртэл байсан. Тэр хүнийг ямар хүчтэйг төсөөлж чадахгүй нэ. Энэ яриаг сонссон Чүүфэн толгоогоо сэгсрэнгээ инээсээр дээд давхар руу хөдөллөө. Тэр бэлтгэлээ хийж эхлэхийг үнэхээр их хүссэн юм. 4-р давхар 1-р давхартай адилхан хүмүүсээр дүүрсэн байлаа. Шинэ сурагчид техникээ сонгож байгаа болохоор эднэр хуучин буюу ахлах ангийн сурагчид юм. Чүүфэн эргэн тойрноо ажив. Энийг давхар гэдэг ч хэлээ. Тулааны урлагийн бэлтгэлийн талбай гэвэл илүү дээр зохих мэт. Энд дор хаяж 1000 хүн нэг хэмнэлээр бэлтгэл хийх ба тэдний хашгираа 408 зохис тарж байлаа. Үнэхээр сүрдмээр харагдаж байв. Тэнд мянган механизмтай бэлтгэлийн заалнууд байхаас гадна маш олон бэлтгэл хийх зориулалттай хувийн өрөөнүүд ч байсан юм. Загварч дажгүй байв. Идвэхтэй байх дуртай хүн бол гол танхимд бэлтгэл хийж байгаа хүмүүстэй нэгдэн хоорондоо тулалдангаа нэг нэгэндээ туслана. Чимээгүй байдалд дуртай нэг нь хувийн бэлтгэл хийх өрөөнд орж бэлтгэлээ хийж болно. Өрөөнийх нь чулуун хаалга хаагдсанаар гадаад ертөнцөөс тусгаарлагдаж ямар ч саадгүй байна.
Шүүфэн тэдэнтэй нэгдэлгүй шууд 6 дугаар давхар руу явсан юм. 3 дугаар давхартай адилхан илүү нам гүн байв. Тэгээд ч зогсохгүй бэлтгэлд зориулсан олон газар байлаа. Шүүфэн нэг ховийн бэлтгэлийн өрөө рүү орсон юм. Чулуун хаалга хаагдсны дараа Шүүфэн механизмтай баган руу бүхэн ёслолоо. Учир нь Шүүфэн тэр багныг удахгүй сүйтгэн гэдгээ мэдэж байгаа учраас шүү дээ. Механизмтай багныг ган мод хоёроор хийсэн болохоор асар бат бөх. Хэрвээ дайралт ирэх юм бол өөрөө бултдаг. Бултах хурд нь ч өрсөлдөгчийн давтлах хурднаас хамаарч өөрчлөгдөнө. Тулааны техникээ төгс эзэмшээгүүл бол энэ багнанд гэмтэл учруулах маш хэцүү учраас ийм багныг бэлтгэл хийхэд ашигладаг. Элбийн алга. Салхины элемент ашиглаж хийн алга үүсгэн дайсан руугаа дайрна. Шүүфэн элбийн алгыг сурах зааврыг уншиж дуусаад механизмтай багны урд ирлээ. Гэнэт Шүүфэн гараа сунгахад түүний алга 2 дүрс гаргалаа. Тэр 2 алганы хэлбэр нь механизмын багныг чиглэлсээр нисв. Алганы мөр багныг цогхохын наахан баг нь асар хурдан баруун зүүн тийш хөдлөн болтов. Тэр үед Шүүфэн гайхширсан ч санаа намран инээмсэглээд ийн хэллээ. Сонирхолтой юм. Тэр өдрөөс эхлэн Шүүфэн идэж унтахаас бусад цаг тулааны техникийн зааланд зогсолтгүй бэлтгэл хийж өнгөрөөдөг болов. 3 аянганы хэв маягийг Азуре Драгон үүсгэн байгуулагч бүтээсэн. Энэ техник маш нууцлагаас гадна сурахад асар хэцүү. Харин элбийн алгыг ингэж нэрлсэн учир нь энэ техник тулааны техникийн барилга дотроос хамгийн хэцүү техник нь байсан юм. Гэвч хэсэг бэлтгэл хийсний дараа Шүүфэн удаанаар энэ 2 техникийг ойлгож эхлэв. 3 аянганы хэв маяг нь бат бөх ширүүн техник. Цахилгаан мэт хурдан, аянга мэт хүчтэй. Хөдөлгөөн хэв маяг бүрэн дайсныхан амийг авах зориулалттай. Элбийн алга бол харин эсэргээрээ. Салхиар бодит дүрс үүсгэн дайсан руугаа гиндүүлж дайрдаг. 3 аянганы хэв маяг шиг догшин биш ч дутхааргүй техник байсан юм. Энэ 2 техник өөрсдийн гэсэн онцлогтой. 10 хоног нойр хоолой хассны эцэст Шүүфэн энэ 2 техникийг эзэмшиж сурсан юм. Элбийн алгыг төгс эзэмшсэн гэхгүй ч төгс болоход нэг хугацаа орохооргүй болсон байв. Харин 3 аянганы хэв маягийн эхний 2 хэв маягийг амжилттай эзэмшсэн байлаа. Шүүфэн 2 дугаар хэв маягийг ашиглах үед гарсан асар хүчтэй дайралтыг хараад гүн цочролд орсон юм. Тулааны техникийн барилгын 3 дугаар давхрын хамгаалагч Настан хിവэрэ байв. Шүүфэн түүн дээр ирээд элбийн алгыг эргүүлж өглөө. Яасан барахгүй нү? Гэт Настан Шүүфэн рүү дооглох мэт ширтэнгэ өөрийнх нь зүв байсанд бахархаж байгаа нь элт харагдана. Шүүфэн хариу хэлэлгүй зүгээр л инээмсэглэв. Гэхдээ Шүүфэний энэ үйлдэл нь Настангийн асуултанд тийм гэж хариулж байгаа мэт харагдлаа. 1-р давхарт очоод 1-р зэрэглэлийн техникээс эхэл. Гэт Настан техникийн номоо хураах зураа түүнд зөвлөгөө өглөө. Баярлалаа Настан. Шүүфэн ёслоод яваад өгөв. Овоо хэзээ зогсохоо мэдэж байгааг бодоход юм ойлгодог юм шиг байна. Гэт өнөөх Настан Шүүфэний цааш явах нуруу руу ширтэн толгоогоо доглоо. Тулааны техникийн барилга бүтэн өдөр нээсэнгүй. Нар жаргах үеэр тулааны техникийн барилга хаалгаа барьж хамгаалагч Настангууд тулааны ном болон механизмуудыг шалгадаг. Би өөрийн биеэр очиж шалгахаар ямар хэрэг болсон юм? Настан Оянг, та энийг шалгах хэрэгтэй. Би ийм хүчрхэг сурагч хараагүй удсан байна. 6 дугаар давхар руу шатаар яванга нэг нь дундаж настаа эрэхтэй цагаан үстэй Настанг замчилж явна. Ховийн бэлтгэлийн өрөөнд орсны дараа эвдэршгүй механизмтай баг нь хаа сайгүй цөмөрч цууран хүрх төдийдл үүрээд унахаар харагдана. Энийг харсан цагаан үстэй Настны царай нь нухацтай болон сайн ажиглаж эхэллээ. Мэн удалгүй сайн шинжсэний эцэст механизмтай багны дээр алганы мөрнүүд байхыг хараад мэл гайхав. Түүний хоримтлуулсан туршлагаас үзвэл тэр энэ багныг элбийн алгаар сүйтгэсэн байгааг шууд л мэдэв.
Гэхдээ дотоод танхимд элбийн алгыг ингэж сайн сурах чадaltaй хэдхэн сурагч бий. Бас тэгэх чадaltaй сурагчид бүгд гадаад ертөнц рүү туршлага хоримтлуулахаар явцгаасан. Удаан бодсны эцэст настны нүдэн гялалзан цочролд орон уулга алдлаа. Арай тэр гэж юу? 7 дугаар анги. Сүнслэг ургамлын эрэлт. Энэ Оуянг настан нь Чүфэнийг бүртгэсэн настан байсан юм. Гэхдээ тэр бас өөр хэрэгэм зэрэгтэй. Тулааны техникийн барилгын захирал. Тэр энэ гэмтсэн механизмтай багныг Чүфэнээс болсон байх гэж бодсон ч хэсэг бодсны дараа эргэлзэв. Чүфэн элбийн алгыг ердөөл 10 хоног бэлдсэн шүү дээ. 10 өдрийн дотор ингэж сурна гэдэг байж боломгүй зүйл. Настан Оуян энийг хараач. Түүнийг юу ч ойлгохгүй бодолдоо автаж байх зур хажуугийн ховын бэлтгэлийн өрөөнөөс дуудлаа. Баг нь гол асуудал байхаа болов. Оуян ахиадал гүн цочролд орон зогсно. Учир нь механизмд багантай өрөө тэр чигтээ сүйдсэн байсан юм. 3 аянгны хэв маяг, 2 дугаар хэв маяг. Гадаад танхимаас хэн техникийг сурч чадахгүй. Энэ удаа Оуяны царай улам нухацтай болов. 3 аянгны хэм маягийг зөвхөн гол сурагчдад сурч болно. Харин энэ гадаад хэсэгт гарч ирсэн байна гэхээр гол сурагчдын нэг нь нууц задруулсан байна гэсэн үг. Гэхдээ сайн бодсны эцэст ийм зүйл бүтэхгүй гэж дүгнэв. Азуурэ драгон сургууль маш хатуу дүрмтэй. Хэрвээ хэн нэгэн техникийн номын нууц задруулсан бол илрүүлэхэд амархан. Гол сурагчид ийм зүйл хийхээр тэнэг биш. Тийм байж болох юм. Гэд Оуян боломжит хувилбарыг бодож оллоо. Ардаа зогсох настанд хэлв. Настан сүр овгдууд. Энэ үед Чүфэн өрөөндөө бэлтгэлээ хийж байлаа. Тэр 2 цагийн турш тасралтгүй гэгэн сүнсний өвсийг ки болгон боловсруулав. Хэрв өөр хүн энийг харсан бол хэлэгч үггүй болох байсан биз. Тулааны майструуд хүртэл нэг гэгэн сүнсний өвсийг боловсруулах гэж дор хаяж 1 өдөр зарцуулдаг. Гэтэл Чүфэн тэр дор нь л боловсруулчихлаа. Бас Чүфэний боловсруулсан гэгэн сүнсний өвс тэр чигээрээ Дантианд нь шингэсэн. Ямар ч энерги гадаг шалдалгүйгээр Тулааны майструуд ч тэгж чадахгүй. Жирийн хүн гэгэн сүнсний өвсийг боловсруулахад 50% шингээж байвал маш сайн үзүүлэлтэнд тооцогддог. Чиний хүчийг авахд их өндөр үн хэрэгтэй бололтой. Чүфэнд хэлэгч үг олдохгүй байв. Учир нь 3 гэгэн сүнсний өвс боловсруулсны дараагийн төвшөнд орох ямар ч шинж илэрхгүй байлаа. Түүний Дантиан хоосон мэтэл байв. Хэрвээ тэр энгийн хүн байсан бол 3 ширхэг гэгэн сүнсний өвсийг шингээсний дараа хангалттай 4-р төвшнээс 5-р төвшөнд орохоор байв. Тэнгэрийн цахилгаан Чүфэнд энгийн хүмүүсээс холд авсан хүч өгсөн ч тэр хүчээ нэмэхийн тулд энгийн хүмүүсээс хэд дахин их зардал гаргах хэрэгтэй. Сүнсний энергийг Чүфэн хэдэн сараар зогсолтгүй бэлтгэлхийн нэмж чадахч нэг ширхэгч гэгэн сүнсний өвсний хаанч хүрэхгүй. Энэ байдал нь Чүфэнд хүчээ нэмэхэд асар их үн өртөг орно гэдгийг ойлгуулсан юм. Бас ирээдүйн том асуудал. Энэ нөгөө ямар ч давуу талд гарц хохирол байдаг гэгч нь. Чүфэн орны толгой дээр байх 2 гэгэн сүнсний өвсийг боловсруулахыг үнэхээр их хүссэн ч тэгээгүй юм. Учир нь эднийг Чү Юэд өгөхөр бэлдсэн. Чү Юэ удахгүй спиритийн 5-р төвшөнд орох гэж байгаа. Энэ 2 гэгэн сүнсний өвс түүнд туслах байх. Хэсэг эргэлзсний эцэст Чүфэн гэгэн сүнсний өвснүүдээ далд хийгээд лага үлээгээд унтаад өглөө. Дараа өдрийн өглөө Чүфэн эрт сэрж Чү Юэд өгөх гэгэн сүнсний өвсөө халааслав. Харамсалтай нь дотоод танхим асар том байсан юм. Дотоод танхимыг гадаад танхимаас хамаагүй том гэсэн цуу яриач байдаг. Дотоод танхимд дор хаяж 100,000 сурагч байдаг байна. Аз тэртээ үргэлжлэх ордонгуудаас хүн хайна гэвэл далайн гүнээс зүү хайхтай адил биз? Нэгдэлд орох уу яах вэ? Эн чин сүнслэг ургамлын ярил шүү дээ. Олуула байх тусмаа л хүчтэй байна.
Нэгдэлд нэг орчихвол гарах гэжүүлээ үзнэ. Ирээдүйд нэгдэл асуудалд орох юм бол бид ч бас чирэгдэнэ. Тийм л дээ. Ямар тач очиж эрэлд бүртгүүлцгээе. Шүүфэний хажуугаар зөрсөн ах トゥ гэмээр хоёр залуугийн яриа түүнийг жаргалтай болгов. Ахлах ангийнхаа сүнслэг ургамлын эрэлд явах бүртгэл эхэлсэн гэв үү? Шүүфэн дөхөж очиод асуулаа. Тийм ээ, жил бүрийн эрэл өөр үед эхэлдэг. Энэ жилийг ч мөн адил түрүү жилээс эрт эхэлж байгаа. Чи энэ жил тэнцсэн шин сурагч юм шиг байна. Бүртгүүлмээр байвал бидэнтэй хамт яв. Ахлах ангийн залуу их нөхөрсөг байв. Төвөг удаж байгаа дуучлаарай. Шүүфэн даруухан инээмсэглэлээ. Сүнслэг ургамал гэдэг нь сүнсний энерги агуулсан ургамлууд юм. Өөр төрөл байдгаас гадна дотроо доод, дунд, дээд, шилдэг гэсэн чанаруудад хуваагддаг. Шүүфэнд байгаа гэгэн сүнсний өвс бол дээд төвшний сүнслэг ургамал юм. Сүнслэг ургамлын эрэл нь Азуре Драгон сургуулиас дотоод танхимын сурагчдад зориулж зохиодог үйл ажиллагаа. Азуре Драгон уулсын хүрээнд их хэмжээний сүнслэг ургамал ургадаг уул байдаг учраас тэрийг сүнслэг ургамлын уул гэдэг. Сүнслэг ургамлын уул нь ерөнхийдөө Азуре Драгон сургуулийн 20 бүс. Гэхдээ жил бүр дотоод танхимын сурагчдад зориулж энэ арга хэмжээг зохиодог байна. Энэ арга хэмжээг сүнслэг ургамлын эрэл гэдэг ба сүнслэг ургамлууд нь сүнслэг чанартай байдаг. Тэд газар доор нуугдаж, хурдан зугтдаг. Их хүчтэй байсан ч тэднийг суулж авахд их хэцүү. Шүүфэнд одоогоор сүнслэг ургамал хамгийн их хэрэгтэй байгаа. Олон байх тусмаа сайн. Тохиолдлоор сүнслэг ургамлын эрэл эхэлж байгаа нь түүнд дэндүү сайхан мэдээ байв. Дүү минь, чи нэгдэлд ороогүй юм шиг байна. Ганцаараа эрлээ хийх юм уу? Ах トゥ хоёр Шүүфэнийг дээрээс нь доош нухацтай шинжиж байв. Тэгж болохгүй мүү? Шүүфэн сайн ойлгосонгүй. Үннийг хэлэхэд энэ эрлийг ганц хүн хийж чадахгүй болохоор чамд нэгдэлд орл гэж хэлье дээ. Ах トゥ хоёр сайн санааны үднээс зөвлөгөө өгөв. Нэгдэл гэдэг нь дотоод танхимын сурагчдын додонсох зорилгоор байгуулсан байгууллага. Азуре Драгон сургууль энийн эсэргүүцэлгүй харин ч улам дэмждэг. Би саяхан дотоод танхимд орсон болохоор нэгдлийн талаар сайн мэдэхгүй. Дотоод танхимд аль нэгдэл нь хүчтэй бол? Сонирхсон янзтай Шүүфэн асуулаа. Чи зөв хүнээсээ асуулаа. Бид хоёр дотоод танхимын нэгдлүүдийг судалсан. Бидний судалгаагаар бол 1000-аас ч олон нэгдэл бий. Харин хамгийн хүчтэй нь ертөнцийн нэгдэл болон сэлмийн нэгдэл. ертөнцийн нэгдэл хамгийн их гишүүнтэй. Дор хаяж 5,000 гишүүнтэй. Тэнд байгаа нуруунд дээрээ ертөнц гэсэн бичгтэй хүмүүс бол ертөнцийн нэгдлийн гишүүд. Сэлмийн нэгдэл цөөхөн хүнтэйч 1000-аас лав доошлохгүй. Сэлмийн нэгдэл жаахан онцгой. Хэрвээ тэдний нэгдэлд ормоор байгаа бол сэлмийг гол хүчээ болгож ашигладаг техник сурсан байх ёстой. Тэнд байгаа нуруунд дээрээ хар төмөр сэлэмтэй хүмүүс бол сэлмийн нэгдлийн гишүүд. Тэд олон хүнтэй болохоор хамгийн хүчтэй тооцогддоггүй. Хамгийн чухал нь гэвэл энэ хоёр нэгдлийн үүсгэн байгуулагч нар нь Азуре Драгон сургуулийн алдар цуутай хүмүүс. Тэр хоёр хоёулаа 10 жилийн өмнө гол сурагчид болцгоосон. Одоо үеийн гол сурагчид бүгд алдартай хүмүүс. Тэдний ачаар ертөнцийн нэгдэл болон сэлмийн нэгдлэр хэн ч оролдож зүрхэлдэггүй. Аха, буруу яриад байна. ертөнцийн нэгдэл, сэлмийн нэгдэл хоёр хүчтэйч хамгийн хүчтэй нь салхины нэгдэл гэж бодож байна. Ах нь нүдэнд харагдтал ярьж байхад нь дүүн яриаг нь тасалж бодлоо хуваалцав. Салхины нэгдэл хүчтэйч тэд дэндүү цөөхөн гишүүнтэй. Хоёр нудраг дөрвөн гарны эсрэг тулдаж чадахгүй шүү дээ. Бас тэд сөргөлдөх дээрээ хүрвэл ертөнцийн нэгдэл болон сэлмийн нэгдлийг дийлэхгүй. Гээд ах нь толгоогоос ихсэрлээ. Үгүй шүү. Салхины нэгдэл цөөхөн хүнтэйч тэд хүмүүс дундах луул гэсэн үг. Гишүүн бүр нь 100 хүнтэй тулдахуйц чадaltaй. Миний бодлоор ертөнцийн нэгдэл, сэлмийн нэгдэл нийлээд ч салхины нэгдлийг барахгүй байх гэж дүүн үгүйсгэв. Салхины нэгдэл гэж яг ямар хөө юм? Ах トゥ хоёрын яриаг сонссон Шүүфэний сонирхол улам илүү хөдлөв. Сайн сонс. Салхины нэгдэл бол дотоод танхимын домог гэж хэлээд дүүн Шүүфэний урд очоод шүлсээ үсчүүлэн дүрслэн ярьж эхэллээ. 8 дугаар анги. Чүү юуэтэй санаандгүй таарсан нь. Салхины нэгдэл бараг шинэ гишүүд авдаггүй.
Гэхдээ гишүүд элсүүлэх болохоор зөвхөн шилдэгүүдийг авдаг. Салхины нэгдэл ердөө 32 хүнтэйч тэд бүгдээрээ дотоод танхимын алдартай хүмүүс. Бас тэд нэг гэр бүлэл гэсэн үг. Нэг нэгэндээ ам. Салхины нэгдлийн хүнийг гэмтээсэн хинч вэ заавал хариугаа хүртдэг. 2 жилийн өмнө Азуре нутгийн 3 дугаар зэрэглэлийн сургуулийнхан салхины нэгдлийн гишүүнийг гэмтээснээс болж салхины нэгдэл тэр сургуулийг хөрснөөс арчиж хайсан. Тийм хүчтэй юм уу? Энэ хүртэл сонсоод Чүфэн гайхшран мэлэрнэ. 3 дугаар зэрэглэлийн сургууль Азуре дараагийн сургуулийн хажууд тийм хүчтэй биш ч бас тийм ч сул дорой биш ээ. Тэднийг устгасан гэхээр салхины нэгдэл их хүчирхэг байж таарна. Бас ертөнцийн нэгдэл болон сэлмийн нэгдлийн үүсгэн байгуулагч нар хүчирхэгч гэсэн салхины нэгдлийн үүсгэн байгуулагчийн хажууд юу ч биш. Цуу яриагаар бол салхины нэгдлийн үүсгэн байгуулагч 11 настайдаа дотоод танхимд орж 14 настайдаа гол сурагч болоод 16 наснда Азуре дараагийн сургуулийн хамгийн хүчирхэг нь болсон гэдэг. Харамсалтай нь тэр Азуре дараагийн сургуульд одоо байхгүй байгаа. 16 нас хүрдэг жилдээ тэр явчихсан. Түүнийг хаашаа явсныг хэн ч мэддэггүй. Энэ хэсгийг ярьж байхдаа ах トゥ хоёрын дүүгийнхэн царай харамсаж байгаа нь ээлд харагдаж байна. Түүнийг хэн гэдэг байсан юм? Чүфэн улмал цочролд орлоо. Гол сурагчид бол сургуулийн гоц шилдэг сурагчид. Бүгд л тулааны урлагт шилдэгнэ гэж хэлж болно. Салхины нэгдлийн үүсгэн байгуулагч 16 наснда гол сурагч болсон гэхээр ямар гайхалтай байх вэ? Түүнийг Зан Тян юу гэдэг гэж дүүн үеэр нь салгаж хэлв. Зан Тян юу? Чүфэн нэрийг тогтоож авлаа. Учир нь тэр нэрээ Чүфэнд сануулгах эрхтэй байсан юм. Өө нэрээ дотоод танхимын настан Сүрөө бас салхины нэгдлийн гишүүн гэж сонссон юм байна. Тэр бас гол сурагчдын хамгийн хүчтэй хүмүүсийн тоонд ордог. Бас одоогийн салхины нэгдлийн гишүүд ихэнх нь гол сурагчид. Тэдний бүтээсэн үйл хэрэгүүд ертөнцийн нэгдэл болон сэлмийн нэгдлийн үүсгэн байгуулагчдаас дутгааргүй их. Салхины нэгдэл хүчтэй байгаа биз дээ? Гэж дүүн ярих зураа асуулаа. Ингэж яриад байвал мэдээж салхины нэгдэл хүчтэй байна. Салхины нэгдлийн гишүүдийг илтгэх онцгой тэмдэг байгаа юу? Салхины нэгдэл Чүфэний сонирхлыг улам ихээр татав. Салхины нэгдлийн хүмүүс ховор харагддаг. Гэхдээ тэд цээжиндээ жижигхэн далавчтай ингэрийн тэмдэгтэй байдаг. Тэр гурав ярилцсангаа цааш алхав. Удалгүй тэд хүмүүс шавсан ордонд ирлээ. Энэ бол сүнслэг ургамлын эрэлд явах хүмүүсийн бүртгүүлэх газар юм. Үнэн дээр энэ бүртгэлд хууль ясан дээр нэрээ бичээд таних тэмдэг буюу пайз авдаг. Настангууд өөрийн биеэр бүртгэдэггүй. Дүү минь, сүнслэг ургамлын эрэл маргааш эхлэх болохоор чи аль нэг нэгдэлд орж нөмөртөн байсан нь дээр баха. Бас салхины нэгдэл мэтийн нэгдэлд орно гэж бодоод ч хэрэггүй гэж зөвлөе. Бидэн шиг хүмүүст энэ насанда тэдний нэгдэлд орох хувь тохиохгүй биз? Салхины нэгдэл битгий хэл ертөнцийн нэгдэл, сэлмийн нэгдэлч бас ороход хэцүү. Тиймээс нэгдэлд орохоор бол сайн судлаарай. Бүртгүүлсний дараа ах トゥ хоёр ахиад л зөвлөгөөгөө өгөөд эхэллээ. Зөвлөгөө байвал хэлээд угаарай. Ах トゥ хоёрын ээлдэг байдлыг хараад Чүфэн чимээгүй сонсохоос өөр аргагүй байв. Хүчирхэг нэгдлүүд ороход хэцүү ч гэсэн дорой нэгдэл сонгох хэрэггүй шүү. Жишээлбэл хүмүүст өөрсдийнхөө нэгдлийг магтаад байгаа хүмүүсийн нэгдэлд яасан ч орж болохгүй. Тиймэрхүү нэгдлүүд чамайг хамгаалахаас илүү байнга дээрлэх нь. Жишээ нь тэр хүмүүст хулсан цаас тарааж байгаа охин шиг. Ганц хараад л тэдний нэгдэл сул дорой гэдэг нь илт мэдэгдэж байгаа биз? Тэд энэ шин сурагчдыг хуурдаг юм. Гэж хэлээд ах トゥ хоёр нил ягаан хувцастай цаан зогсох охин руу заалаа. Заасан зөв рүү нь хараад Чүфэн мэлэрэн зогсов. Тэр нил ягаан хувцастай охин нь Чү Юэ байсан юм. Чү Юэ. Түүнийг харсан Чүфэн баяртайгаар хашгирлаа. Чүфэний хашгирахыг сонссон Чү Юэ эргэж харахтаа Чүфэнийг харсан даруйда ихээр баярлан Чүфэн рүү гараа даллаад хашгирав. Чүфэн! Чү Юэг хаанаас олондоо гэж бодож байтал ийм газар таарах гэж. Чүфэн хурдхан гэгчин Чү Юэ дээр гүйн очив. Тэр ч өнгөрчээ. Ахиад л нэг тэнэг хуурдчихлаа. Түүнд шал дими ингэж их зөвлөгөө өглөө. Тэднийг харсан ах トゥ хоёр толгоогоос ихсэрлээ.
Чүфэн чи дотоод танхимд орчихжээ. Гайхалтай. Ингэж нэг юм хамтдаа бэлтгэл хийж болох нь. Чүфэний нил яган хувцсыг харсан Чүү Юэ баярлсандаа байж ядаж байлаа. Тэр чин сэтгэлээсээ баярлаж байсан юм. Чүү Юэ юу хийж байгаа юм бэ? Холсон цаас руу хараад сонирхсон янзтай асуулаа. Өө мэдээгүй юу? Чүү дотоод танхимд Чүү нэгдэл гэдэг нэртэй нэгдэл байгуулсан юм. Чүү овгийн бүх хүмүүс Чүү нэгдэлд байгаа. Тэгсэн ч бид их цөөхүүлээ. Тэгээд энэ жилийн шинэ дотоод танхимын сурагчдаас Чүү нэгдэлд элсүүлж хүчээ нэмэх гэсэн юм. Чүү нэгдэл дэвжин дээшлэх юм бол ирээдүйд манай Чүү овогт их хувь нэмэр болно гэж Чүү Юэ тайлбарлангаа инээмсэглэв. Чүү бол Чүү овгийн залуу үеэс хамгийн ахмад нь. Энэ жил 20 нас хүрч байгаа. Тэр 10 жилийн өмнө Азүрэ Драгон сургуульд орсон. Гэхдээ Чүүфэнд тэр Чүү огт таалагддаггүй. Түүнийг жаахан байхад байнга дээрлэхдэг байсан хүмүүсийн нэг учраас. Би туслая. Тэр Чүүвэд дургуйч Чүү Юэг бас ганцаарнг нь их ажил хийлгэхийг хүссэнгүй. Зүгээр. Чи Чүү нэгдлийн байдлыг ойлгохгүй болохоор би өөрөө хийчихье. Чүү Юэ нэмсэглээд татгалзав. Нэрэ Чүүфэн чи сүнслэг ургамлын эрэлд бүртгүүлсэн үү? Хараач. Гэд Чүүфэн нэмсэглээд байцаа гаргаж ирэв. Гайхалтай. Энэ удаа би чамтай хамт явж болох нь. Сүнслэг ургамал барих нь зориг төвчээрийн шалгуурал гэсэн үг. Бас их сонирхолтой. Чүү Юэ сүнслэг ургамлын эрлийг ярьж байхдаа тэсэн ядан хүлээж байгаа нь элт байлаа. Чүүфэн би одоо завгүй. Орой над дээр ирээрэй. Чамд хэлэх ёстой зүйл байгаа болохоор заавал ирээрэй. Нэг шин сурагч өнгөрч байхыг хараад Чүү Юэ хурдхан шиг Чүүфэнд хулс цаас өгөөд шин сурагчид Чүү нэгдлийг танилцуулахаар очлоо. Чүү Юэг зөрүүдлэхийг харсан Чүүфэнч эсрэгүдсэнгүй. Хулсан цаасан дээр Чүү Юэгийн сууцны байршил байв. Ордноор хэсэг явж хүмүүсийг ажигласны дараа Чүү Юэ шиг нэгдлүүдээ сурталчилж байгаа нэлээд хэдэн сурагчид байв. Гэхдээ тэдний хүмүүс огт тоохгүй байлаа. Тэд хүчтэй нэгдэлд орж чадахгүйгээс хойш иймэрхүү жижигхэн нэгдэлд ч орох сонирхолгүй байв. Тэр Чүү нэгдэлд гişүүд элсүүлэх сурталчилгаанд Чүү харагдаагүй нь ганц Чүү Юэ л нэгдлээ бодож байгаа нь элт байсан юм. Оройч болж Чүүфэн Чүү Юэгийн байранд ирлээ. Чүү Юэ гэрийнхэн гадаа нааш цааш алхах нь хүн хүлээж байгаа нь элт байв. Чүүфэнийг ирж байгааг харсан Чүү Юэ гараа ардаа аван өсөрч харан дөхөж ирлээ. Чүү Юэ Чүүфэнээс нэгээр ихч гэсэнтэй эд залуу насан дээрээ байгаа. Тэр үзэгсэлнтэйгээс гадна зан аашин хүртэл сэргэлэн цовоо. Чүү овогт бол Чүү Юэг эрдэнэ гэхэд болно. Хөөгшинч вэ, залууч вэ бүгд л энэ хачин охинд сайн ханддаг. Чүүфэний урд ирээд алгаа дэлгэнгээ нээгээд "Хөөе, хурдан аваач" гэлээ. Түүний хоёр цагаахан алганы дунд гэгэн сүнсний өвс байлаа. 9-р анги. Би гэрчлэн. Чүү Юэ энэ Чүүфэнд хэлэх үг олдохгүй байв. Тийм ээ, энэ би чамд өгч байгаа юм. Миний энэ жилийн гэгэн сүнсний өвс. Ярьж дуусаад Чүү Юэ гэгэн сүнсний өвсийг Чүүфэний гаранд хүчээр атгууллаа. Тэгвэл авч чадахгүй. Чамд 2 гэгэн сүнсний өвсний өртөөг минь мартаа юу? Чүүфэн гэгэн сүнсний өвсийг эргүүлэн түлхээд халааснасаа нэгийг гаргаад ирэв. Чүүфэн чи гэгэн сүнсний өвсийг боловсруулаагүй юм уу? Гэгэн сүнсний өвсийг хараад Чүү Юэгийн өгсөн өвс гэж бодлоо. Би аль хэдийн дараагийн төвшөнд орчихсон болохоор одоо энэ хэрэггүй. Чамд эргүүлээд өгье. Би юу гэж чиний гэгэн сүнсний өвсийг авах юм? Эднэр бол чинийх, хурдан ав. Чүү Юэ, би 2 болгож өгнө гэж хэлсэн болохоор 2-ыг өгч байна. Чи ч гэсэн амлсан биз дээ. Ингээд зөрүүдлээд байхаар чинь надад л хэцүү байна. Гэхдээ чи миний өгснийг ч хэрэглээгүй байж надад эргүүлээд 2-ыг өгөхөөр шудраг биш гэж юу? Чүү Юэ, чиний сайхан сэтгэлийг ойлгож байна. Чүү овгоос ах аав хоёроос минь гадна ганц чи л надад сайн ханддаг. Зүгээр л дүүн эгчтэй бэлэг өгч байна гэд бодчихоо. Энэ бүхнийг Чүүфэн чин сэтгэлээсээ хэлсэн юм.
Чүү овгоос хүмүүрэл түүнийг үзэн ядаж байхад ганц Чүү Юэл түүнд сайн ханддаг байсан. Чүү Фэний шийдэмгий царайг харсан Чүү Юэгийн царайн дээр өөрөөсөө ичиж байгаа нь харагдав. Чүү Фэн ингэж байгаа чинь намайг өөрөөсөө ичгэд хүргэж байна. Үнэн дээр энэ гэгэн сүнсний өвсийг би өгөөгүй маа. Чүүгүй юу намайг дамжуулаад өгч гисэн юм. Миний ах уу? Чүү Фэн хэсэг мэлэрч зогсов. Чүүгүй юу бол Чүү Юаны төрсөн хүү бас Чүү Фэний ах юм. Тэр Азурын нутгийн шилдэг сургууль болох Лингюн сургуульд орсон. 17 наснда спиритийн 6 дугаар төвшөнд орсноор тэр Чүү овгийн залуу үеийн хамгийн хүчрхэг хүүхэд байсан. Чүү Фэн Чүү Юаны төрсөн хүү биш ч Чүүгүй юу түүнтэй төрсөн дүүшигээ харьцдаг. Бас тэр бол Чүү Фэний хамгийн их хайрлаж хүндэлдэг хүмүүсийн нэг. Чамайг олон юм бодоод санаа зовох байх гээд битгий хэлээрэй гэсэн юм. Гэхдээ үннийг хэлэхээс өөр арга алга. Чүү Юэгийн царай улаасан байгаа нь үнэхээр их ичиж байгаа нь харагдана. Чүү Юэ, тэгсэн ч гэсэн би чамд талархах ёстой. Энэ гэгэн сүнсний өвсийг чи өгөөгүй байж болох ч энэ олон жилийн турш надад хандсан хандлага чинь л хангалттай. Хэлсэн шүү дээ. Дүү нэгчтэй бэлэг өгч байна гэдэл бодчих. Бас чи удахгүй спиритийн 5 дугаар төвшөнд орох гэж байгаа болохоор эднэр чамд илүү хэрэгтэй. Тиймээс битгий татгалз. Чүү Фэн чанга гэгчин Чүү Юэгийн гарт гэгэн сүнсний өвсийг атгууллаа. Тэгвэл энэ гэгэн сүнсний өвсийг зээлж байна гэд бодоорой. Би ганцыг л өгч чадах болохоор ганцыг л зээлнэ. Чүү Фэний зөрүүдлэж байгааг харсан Чүү Юэ шүдээ зуугаад нэгийг авлаа. Үнэн дээр Чүү Фэний хэлсэн үнэн юм. Чүү Юэ удахгүй спиритийн 5 дугаар төвшөнд орох гэж байгаа болохоор түүнд гэгэн сүнсний өвс их хэрэгтэй юм. Тохирлоо гэд Чүү Фэн инээмсэглэв. Өө нэрэ Чүү Фэн, Чүүгүй юу чамд захиа өгүүлсэн. Чүү Юэ бүслэгийн хэсгээсээ захиа гаргаж ирэв. Захиаг авсны дараа Чүү Фэний сэтгэл их хөдөлж байлаа. Тэр Чүү овогт очоогүй 5 жил болжээ. Аав ах хоёртойгоо уулзалгүй 5 жил болсон. Тэдний царайг харахаас ичсэн учраас гэртээ харж зүрхлээгүй юм. Гэвч аав ах хоёр нь бараг сар бүр түүн рүү загтал бичдэг. Энэ нь тэдэнд Чүү Фэн ямар чухал болохыг тодор илтгэн. За, буцаж очихороо захиагаа уншаарай. Харин одоо хурдан дагаад яв. Чүү Юэ Чүү Фэний гараас атгаад дагуулan явлаа. Хаалгаар орохоос өмнө Чүү Фэн хөмсгөө зангидав. Тэр байшин дотроос дургүй хүмүүсийн танил хоолоонуудыг сонссон юм. Байшингийн хаалга онгойх үед 32 хүн харагдлаа. Ихэнх нь танил царайнууд байсан ба Чүү овгоос Азурэ Драгон сургуульд ирсэн хүмүүс байсан юм. Харин хэдэн танихгүй царайнуудыг Чүү Фэн хаанаас ирснийг гадарлаж байв. Шүү нэгдлийн шинэ гişүүдэл байх гэж бодов. Бүгдээрээ хэн ирснийг хараач. Чүү Юэ баяртайгаар хашгирлаа. Хүмүүс тэдний зүг ширтгэд Чүү Фэн үзэн ядалтаар дүүрсэн харцуудыг мэдрэв. Хэн юм бол гэсэн чинь манай Чүү овгийн гоц авьяастан биш үү? Чүү Фэнийг чиглэн нэг хүү дөхөн ирэв. Энэ бол Чүү Чэн, Чүү Зэний ах. Тэр Чүү Юэтэй зэрэг Азурэ Драгон сургуульд орсон ба адилхан спиритийн 4 дугаар төвшнийг. Чүү Фэн, чи гайхалтай зүйлс хийснээ мэдэж байна уу? Чүү Фэн рүү чэжлээд муухай харав. Чүү Чэн, юу яриад байгаа юм бэ? Ийм баяр хөөртэй өдөр битгий уур амьсгал нураагаад вэ? Гэж Чүү Юэ хэллээ. Яасан бэ Чүү Юэ? Түүний хийсэн зүйлсийг ярихыг минь хорих гээ юу? Чүү Чэн Чүү Юэ рүү ширтэж байснаа Чүү Фэн рүү хараад, Чүү Фэн, чи хийсэн зүйлсээ мэдэж байна уу? Новшгиж чиж гайхалтай зүйлс хийсэн шүү. Чи гадаад танхимд 5 жил байж Чүү овгийн нэр төрийг гутаасан. Тийм байж манай Чүү нэгдлийн уулзалтан дээр ирж ил байдаг. Ичхгүй байна уу? Чүү Чэн амаа тат. Чүү Юэ уурлаад хэрэлдэх гэж байтал Чүү Фэн түүнийг хойш татав. Чүү Фэний царай нь хувирлгүй инээмсэглээд, их зүйл бодсны хэрэггүй. Танай цуглаанд оролцох сонирхол алгаа. Би төлбөрөө авах гэж ирсэн юм. Төлбөрөө? Юун төлбөр? Чүү Чэний царай нь хачин боллоо. Инээдтэй юм. Чүү овгийн өргөж авсан хүн Чүү овгийн хүнээс төлбөр нэхэж байдаг. Чиний одоо байгаа зүйлсийг хэн өгснийг мэдэх үү?
Тийм шүү. Ичхнүүргүй юм аа. Энэ үед Чүү овгийнх нь Чүүфэнийг шүүмжилж эхлэв. Чүүфэн тэднийг үл тоон байшинд ороод хэдэн өдрийн өмнө нэг хүн надтай дотоод танхимын шалгалтанд тэнцэх хэсгээр мөрийдсэн юм. Тэр ялагдах юм бол надад жилийн хэрэгцээний гэгэн сүнсний өвсөө өгнө гэсэн. Чүүзэн тэрийг мартаагүй үсттэй. Чүүфэн Чүүзэний урд ирэн зогслоо. Чүүзэн жимс зажлангаа сууж байсан ч царай нь ярвайсан байв. Мэдээж Чүүзэн тэр өдөр хэлсэн зүйлээ мартаагүй. Чүүфэн тэрийг дурдах байх гээд чимээгүйхэн сууж байсан юм. Чүүфэн баримттай юм яриарэ. Яг энэ үед Чүүзэний хажууд байсан залуу амаа нээлээ. Байшинд байгаа ихэнх эрэгтэй эмэгтэйчүүд Чүүфэний үеийнх байсан ч энэ залуу харин тийм байгаагүй. Тэр бол Чүүвэй. Чүүвэйн зөвөө. Чи Чүүзэнтэй мөрийдсэн бол нотлох баримттай байх ёстой. Үгүй бол худлаа гүтгэж байна гэсэн үг. Гэж Чүүзэний ах Чүүчэн хашгирлаа. Тийм шүү. Нотлох баримт гаргаад ир. Үгүй бол эндээс зүгээр гарна гэж саналтгүй шүү. Чүүчэний араас Чүү овгийнхан бүгд л хашгичж эхлэв. Чүү овгийн биш хүмүүс хүртэл түүнийг шүүмжилж эхэллээ. Тэд Чүү овгийнх биш ч тэдний дунд эзлэх Чүүфэний байр суурь асар доогуур гэдгийг анзаарав. Түүний овгийнх нь хүмүүс түүнийг дорд үзэж байвал тэд ч мөн адил дорд үзнэ. Би гэрчлэн яг энэ үед чимээгүй зогсож байсан Чүүюэ гинт үг хэллээ. 10 дугаар анги хэлсэн амнаасаа буцав. Хормын дотор танхим тэр чигтээ чимээгүй болж бүгд л Чүүюэ рүү харав. Чүүюэ юу гэсэн бэ? Битгий дэмэрээд бай. Ингэж хэлээд Чүүвэйн харцсан анхааруулсан аястай шир үсв. Чүүюэг үннээр нь хэлээрээ гэсний шинж байлаа. Би дэмэрээгүй байна. Тэр өдөр Чүүзэн Чүүфэн хоёр мөрийдсэн. Чүүзэн намайг гэрч болгосон юм. Ярьж дуусаад Чүүюэ Чүүвэйгээс айсан шинжгүй Чүүфэний хажууд зогсох нь тэр хэний талд байгаагаа тод элтгэж байв. Энэ үед Чүүзэн битгий хэл Чүүчэн Чүүвэйгээд бүхий л Чүү овгийнхны царай нь ярвайлаа. Тэд Чүүюэг Чүүфэний төлөө Чүү овгийнхны эсрэг зогсно гэж бодож ч байсангүй. Үнэн дээр Чүүфэн хүртэл гайхаж байлаа. Ингэснээрээ Чүүюэ олон хүний дургуцлыг хүргэсэн ч Чүүфэний сэтгэлийг хөдлөсөн юм. Чүүзэн хэлсэн үгнээсээ буцах нь уу? Чүүфэн үргэлжлүүлэн дарамт өглөө. Чүүюэ гэрчилж байхад Чүүзэн эсэргүүцэхгүй байлгүй гэж бодов. Би Чүүзэний царай нь ярвайж юу гэхээ мэдэхгүй байлаа. Жил бүр овгоос хүмүүрт нэг л гэгэн сүнсний өвс илгээдэг. Үүнээс өөр аргаар гэгэн сүнсний өвс олох арга байхгүй байв. Чүүзэн дөнгөж энэ жилийнхэн хэрэглээний гэгэн сүнсний өвсийг авсан болохоор спиритийн 4-р төвшин орох бэлтгэлээ базаах гэж байсан. Яаж энэ боломжоо өөр хүнд өгөх юм? Үнэн байлаа гэд яах юм? Чи Азурэ Драгон сургуульд Чүүзэнтэй зэрэг орсон. Гэтэл Чүүзэн 2 жилийн дотор дотоод танхимд орсон. Тэгээд дотоод танхимд орох гэж ингэж удчихад яасан өнгөрөө байх юм? Чүүзэний хангамжийг авмаар байна уу? Чүүчэн хүйтнэр инээмсэглээд залжин гэгчин үгүйсгэв. Чүүзэний ахын хувьд дүүгийнхээ жилийн хангамжийг Чүүфэнд юу гэж зүгээр өгөх вэ? Битгий хуцаад бай. Дүү чинь өөрөө сайн мэдэж байгаа. Хэлсэн үгнээсээ буцаж байвал зүгээр л хүлээн зөвшөөр. Би энэ талаар мартаж болно. Гэхдээ түүний хэлсэн үгс хунгасны дайтайж хүрэхгүй гэдгийг өөр нь хэлвэл. Чүүфэн түүнийг зүгээр орхисонгүй. Чи Чүүзэн ууралснаасаа болж шүдээ зууж байсан ч өгөөсгөж чадахгүй байлаа. Инээдтэй юм. Хэлсэн үгнээсээ буцхаа. Би тэгж хэлсэн юм уу? Чи Чүүзэний гэгэн сүнсний өвсийг авч болно. Гэхдээ энд цугласан хүмүүсийн урд дотоод танхимд орох гэж 5 жил зарцуулсан арчаагүй хог шар гэдгээ хүлээн зөвшөөр. Миний зөв бидтэй хүмүүсээ гэж Чүүчэн чангаар хашгирлаа. Тийм шүү, Чүүчэний зөв. Тийм шүү. Хэрвээ гэгэн сүнсний өвсийг авмаар байвал өөрийгөө арчаагүй хог шар гэдгийг хүлээн зөвшөөр. Тэрийг хүлээн зөвшөөрөх юм бол гуйлагчинд л хаялга хайж байна гэд бодчихъя. Чүүчэн гараа өргөн хашгирахад хүмүүс ч даган хашгирлаа. Чүү овогт Чүү Юан, Чүү Гуйу, Чүү Юэ гурваас бусд нь бүгд Чүүфэнд дургүйгээс гадна түүнийг овгоосоо хөөхийг хүсдэг.
Ямар ч жижиг зүйл байсан гэсэн Чүфэний эсрэг л бол тэд дэмждэг. Тэд Чүфэнийг сэтгэлээр унахыг хүсдэг. Чүчэн, шалтгаангүй битгий өмнө тариад бай. Энд чинь Чүзэн, Чүфэн хоёрын хувийн хэрэг. Чамд оролцох эрх байхгүй. Чү Юэ загналаа. Бид оролцох эрхгүй байтал чи оролцох эрхтэй юм уу? Чи Чүзэний эгч байж гадны хүн Чүфэний талд орж байдаг. Чи Чү овгийн хүн мөн үү? Чүчэн хорсолтойгоор хариуллаа. Би хинэгний талд биш. Энэ хэргийг үннээр нь хэлж байна. Тэглээч Чүфэн гадны хүн биш. Тэр бол Чү овгийн гишүүн. Түүнийг Чү овгийн гишүүн мөн бишийг чи сайн мэдэж байгаа. Гэхдээ би Чүзэн бол чиний дүү гэдгийг баттаа хэлж чадна. Та нарт хэргийн шалтгаан хамаагүй юм уу? Чү Юэ ууралснаасаа болж биеийн чичирч байлаа. Гэхдээ энэ үед Чүфэн Чү Юэгийн мөрөн дээр гараа тавиад түүнийг ардаа орууллаа. Чүфэн инээмсэглсэн хэвээр байсан ч түүний харцсан ширүүсч тайвнаар ингэж хэлв. Би ганц л зүйл асууя. Гэгэн сүнсний өвсийг өгөх юм уу үгүй юм уу? Хо, Чүфэн, би чамд албаар садаа болж байна гэж битгий бодоорой. Гэхдээ чамд Чүзэний гэгэн сүнсний өвсийг авах хэрэг үнэхээр байхгүй. Ингэвэл яаж вэ? Би чамд боломж өгье. Чүзэнтэй халз тулалд. Хэрвээ чи түүнийг ялаад гэгэн сүнсний өвсийг авах хэрэгтэй гэдгээ харуулах юм бол чамд гэгэн сүнсний өвсийг өгье. Чү Юэ, намайг шалтгаангүй ярьж байна гэж битгий хэлээрэй. Би өөрийнхөө гэгэн сүнсний өвсийг гаргаж өгье. Хэрвээ тэр ялах юм бол хоёуланг нь авах гэж хэлээд Чүчэн халааснасаа гэгэн сүнсний өвсийг гаргаад ширээн дээр тавилаа. Бас Чүзэн рүү ширтлээ. Чүзэн ч ахийнхаа санааг нь ойлгож гэгэн сүнсний өвсөө гарган ширээн дээр тавилаа. Чүзэн, чи дотоод танхимд ороод 2 жил болохдоо 2 техник сурсан. Харин Чүфэн дотоод танхимд саяхан орсон. Түүнтэй халз тулаан хийхээсээ ичихгүй байна уу? Гэгэн сүнсний өвснөөсөө тэгж их салмааргүй байгаа мó? Чү Юэ Чүфэний өмнөөс ууралсаар байв. Ама тат, чамд энд оролцох хэрэг байхгүй. Чүчэн сүрдүүлсэн аястай Чү Юэ рүү ширтээд дараа нь Чүфэн рүү харлаа. Гэхдээ чи ялагдах юм бол гэгэн сүнсний өвсөө өг. Чадах уу? Энэ мөчөд бүхий л харц түүний хариултыг хүлээн Чүфэн дээр туслаа. Хэрвээ Чүфэн татгалзвал тэд Чүфэнийг хулчгараар нь дуудана. Хэрвээ зөвшөөрвөл Чүзэн түүнийг олонний нүдэн дээр зодно. Алинч сонгосон Чүфэнд ашиггүй. Тэд Чүфэнийг яаж онгой болохыг л харахыг хүсэж байлаа. Яагаад чадахгүй гэж Чүфэн инээмсэглээд зөвшөөрөв. Сайн байна. Зөрөгтэй эмгэж. Гэхдээ анхааруулж хэлэхэд нудраг хөлөнд нүд байхгүй учраас бэртчгээд гомдлохгүй шүү. Гэд Чүчэн зэвүн гихчин инээлээ. Донгосч ханла. Дараад ир. Чүфэн гэгэн сүнсний өвсөө ширээн дээр тавиад танхимын гол хэсэг рүү алхлаа. Чүфэн, Чү Юэ Чүфэний гараас бариад битгий гэсэн харцаар харна. Харин Чүфэн Чү Юэний гарыг зөөлөн түлхээд инээмсэглэлээ. Надад итэг. Энийг харсан Чү Юэ дэмий мэлэрхээс өөр зүйл хийж чадахгүй байв. Яагаад ч юм тэр Чүфэнийг гарцаагүй ялна гэсэн сэтгэл төрж байлаа. Чүфэн Чүзэн хоёр танхимын голд ирсний дараа бүгд л тойрон харна. Тэд Чүфэнийг яаж онгой болох мөчийг алгасхийг хүссэнгүй. Чүфэн, чи амнаасаа илүү эд баялаг хүсэж байгаа юм шиг байна да. Удаан хугацаанд чимээгүй байсан Чүзэн ам нээлээ. Тэр маш хорон инээмсэглэлээр инээж байв. Чүфэнээс болж ичгүүртэй байдалд орсондоо их хорссон байлаа. Чүфэнийг зодох боломж гарснаас хойш бие барихгүй нь тодорхой. Ха. Чүфэн хөнгөн инээмсэглээд наадхыг чинь чамд хэлэх гэж байлаа. Чи их том яриатай юм. Өнөөдөр би чамд ямар сул дорой гэдгийг чинь ойлгуулад өгнө. Гэнэт Чүзэний зүнхэл ураг шалхлаа. Нисэх мэд хурдан гүөхээс өмнө асар хүчтэй тесрэг чимээ сонсогдно. Түүний хоёр гар зогсолтгүй хөдөлж, цохилтууд нь хаа сайгүй харагдана. Биеэс нь хүчрхэг аураа ялгарч, догшин аратан мэд Чүфэний зүг дайрлаа.